Монголын соёлын иргэншлийн нэг сонирхолтой онцлог нь бол соёлын дурсгалууд бол дан ганц хотын дотор биш харин бүр хөдөөний аглах газар байгаа. Маш гоё сайхан тал нутгийн донд тэнд нэг бичээс байгаа юм уу эсвэл бүр нэг тойр нэг хотын тойр байгаа. Тэгээд тэр талыг энэ баримтат кино маш сайхан харуулж байгаа. ЮНЕСКОгийн бодит соёлын дурсгалын нэг болсон тоглолтол энэ кино цогт тайжийн бүх дурсгалуудыг сайхан танилцуулж өгч байгаа. Жишээ нь Бахар буухийн Балгас, Цагаан хот, урт богийн бичээсүүд бүгдээр танилцуулж байгаа. Үүний донд энэ маш гоё байгалийн үзэмж сайхан харуулж байгаа. Тэнд нэг морь юм нэг ангар юм яг тэр соёлын дурсгалуудын хажууд явж байгаа. Тэр байдлыг маш сайхан харуулж байна. Тийм учраас энэ данганц цогт хон тайжийн дурсгалуудыг танилцуулахар үл барам бас Монголын онцлог Монголын гоё сайхан байдлыг хүмүүстийг сайхан харуулж байгаа. Түүнийг ашиглаж байгаа ном материалууд жишээлбэл хүйсэн дээр бичсэн бичээсүүд маш сайхан ашиглаж байгаа. Монгол улсын үндэсний номын сангаас гадна өөр номын сан бараг тийм сайхан баримтат кино хийж чадахгүй. Яг тэгвэл үүний жинхэнэ материалууд энэ номын сантал байгаа. Тийм учраас бүх талаар эрдэм шинжилгээний талаар уран сайхны талаар маш сайхан гоё болсон байна. Нэг ялангуяа Макс Планк институт дээр байгаа Монк эрдэнийн бичсэн зарим шин нээлтүүдийг манж Чин улсын архиваас олсон шин нээлтүүдийг бас түүний түүхэн материалын дотор үндэс болгон хамгийн шин хамгийн найдвартай түүхийн материалыг ашигласан байгаа. Тэр нь бас нэг гэвья.